Эсхий дүүрхтэн үзүүлж байна. За сайн байна уу? За сайн байна уу? Сайн явжлаа. За сайхан цус. Сайхан цус чинь да сайхан цус чинь. Сайхан цус. Ажил тавлаг. Ажил тавлаг. Таны ажил тавлаг. Оо тавлаг. Монголоор тойрол. Монголоор тойроод олон газруудаар бас явлаа. Их юм үзэж явна. Их юм чи одоо адил явлаад дүүрэнд явж байна хэ. Ажил төрлөн тавлаг. Ажил маш сайн байна. Аа. Энэ жил бол таны шол захан бороо хуртаа их сайхан жил болж байна. Говийн нутгийн сайхан байгаа шүү дээ. Тийм байна. Өмнө Говь аймгийн Манлаа сумаас нааш орж ирлээ. За зам харгуу. Зам болвол тэгээ шавар энэ төр бол бас байна. Адил явд ихтэй. Тэгээд ер нь бол сурж ийн бас тэгэл. Говьд чинь ер нь бол тэгээд ер нь устдаа шин замаар явдаг юм байна шүү дээ. Тий. Тэгэхгүй бол тэгэл цөмрөл. За тэр чинь цөмрөл бас үзлээ. За тэгээд дүүгийнхаа эсэг ажлыг бас зорж ирж байна. За. Яг одоо бас орчин цаг үедээ бас энэ Монгол хоолныхоо дэвшил технологиг сайхан хөгжүүлж явж байгаа олон газар аймагуудын бас жишбуудаар орж олон цагаан тогооч нартай сайхан хоолны технологи сайхан хөгжүүлэн авч явж байгаа хүмүүстэй сайхан хуваалцж байна. Одоо дүүгийнхаа тэгээд алцаа алтан цагаан жолоотоос танилцуулдаг. Тэгээд манай тэгээ. Орж байгаа сайхан хуучлаа тий. За. За ямар сайхан газар вэ? Сая хавар шинээр нэгдсэн юм сайхан бол байгаа да. Хэдэн давхар бол вэ? Нийтээ 7 давхар. Тэг ингээд манай ресепшний хэсэг за нэг давхруудаар бол кофе шоп гэдэг өсчин маникюр, педикюр гоо сайхан гэдэг хүмүүсийн хэрэгцээтэй үйлчлэгээнүүд байгаа. Хоёр давхар ресторан, VIP өрөө, хурлын өрөө, хүүхдийн өрөө гэл бүхэл одоо зүйлсийг зогслоход жил зорьсон юм л бодлого юм да. Нэгдээд хэр удаж байна? Одоо 5 сар болж. 5 сар болж байна. 5 сар бол. Загвар нь гоё тийм юу юм. Өөр дуугүй. Одоо Монгол гэр шиг гэх юм уу те. Тийм байна. За, дээш өгсгөө. Тий, хоёр давхарт ресторан байна. Эсхий дүүрхтэн үзүүлж байна. Сайн байцгаана уу? Нэстэ ордон шиг сайхан газар байна. За ийм ресторан нэгдсэн байгаа. За баярлалаа. За та Монголоо тойроод сайн дэваад. Тий, Монголоо тойроод уулзаад. Олон ч хүмүүстэй уулзлаа. Олон ч одоо газруудаар явлаа. Манай Монголын соёл түүхүү үйл ажиллагаа гэдэг чинь бас ариун байна шүү дээ. Тэгээд их л юм сурж явна. Адлын үйлдэл ихтэй. Хуучлан даа шиг сайхан. За. Айн замдаа сайхан цусаад. Одоо сайхан намарч байна уу? Сайхан намарч байна. Ажил төрөлн тавлаг. Ажил төрөл тавлаг сайхан байна. Зяасан байна хана. Ажил тавлаг уу? Тавлаг. Тавлаг. Дээд малгай өрөөс тэгээд одоо 5 жил одоо ерөөсөө тэгэл салсангүй шүү дээ. Гэр хийгээл. Яста нөгөө дээлэр юу гэдэг үлээ хээрээ хийцэр дээр гэдэг шиг. Яста дээл малгай хоёртойгоо явахдаг бүр сүүлдээ сурж шít. Заримдаа нэг одоо ингээний чөлөө тууц өмсөнд доогуур шиг ичж байгаа юм шиг. Яг яаж алах гэдэг байгаа хэлэхгүй дээр эвгүй сурцсан байл шүү дээ. Ялгаа хөдөө явахчдаа дээл хамгийн тохиромжтой л. Тэгэд хамдаа. Монгол дээлийг өмсөө явахаар тэгэл тэр чигээр хамгаалалт байдаг, буян байдаг гэл одоо бахархал юм да тий бид нар манай Монголын тий. Тэр яг хуу бас юм хөгжиж байгаа юм чи бид нар зэрэгцэж одоо улс орнтойс адилхан явах хэрэгтэй шүү дээ. Тий. Одоо энэ нэвтрүүлгийгээд Монголынхаа бас нэвтрүүлгийг байхнаас хүндлээд, ард түмний хүндлээд бас эсхий дуурахт ингээд явж байгаа бас нэг дээд өмсөж явах бол бас болохгүй шүү дээ. Төв газар орохоор яг хуу тэгэл бас нэг дээлээс өөр хувцас хүнснөө бас босдуулжлын яваа шүү. Тэгээд бас нэгдэл хэр удаж байна. Манайх нэгдэл одоо 5 сар болж байгаа. Зочдлын талаас нь танилцуулж байна. Тий, манай зочдууд л 4 төрлийн өрөөтэй 52 өрөөтэй. За 52 өрөөндөө нэг дор 110 хүн хүлээж авах чинь чадaltaй. За ерөнхийлөгчийн өрөө, үгс өрөө, хагаслын үгс өрөө, энгийн өрөө гэсэн юм 4 төрөлтэй. Тий, одоогийн байдлаар бид 42 3 хүний бүрэлдэхүүнтэйгээр
ажиллаж байгаа. Нийт ажиллаж. Тий. Зөө. За тэгээд энэ чинь орон нутгаас хүмүүс сургаад за зочдлуудын холбооноос одоо хамтарч ажиллаад сургагч багш авчираад тэгээд яг 4 одны стандарт зэрэглэлийн сургалтуудыг 7 хоногийн турш суугаад за тэгээд сертификатуудаа аваад ингээ явж байгаа. За буудлын менежер, ерөнхий менежер, рестораны менежерийн төвд бол дандаа Улаанбаатар хотоос зочдлууд зогийн газрын менежментээр одоо Францад сурдаг гэсэн. Энэ салбарт одоо 15 жил ажиллаж байгаа. Одоо ийм залуу ерөнхий менежер ажилласан. Тий, ерөнхийдөө бол одоо тим зорилготой одоо шандтаа бол одоо Улаанбаатарт байна уу, хаана үдээ одоо зочдлууд рестораны үйлчлэгийг ямар гэдгүй яг тэр стандартыг л одоо нэвтрүүлэх ийм зорилготой орлого тэр үйлчилгээний соёл тэр 5 тухыг иргэдтэй барьна гэдэг бол заавал Улаанбаатар хөдөө орнуудад ч гэсэн байх. Тий, одоо монголчууд одоо орон нутгаараа их явдаг болчлоо, гадаадууд ч одоо их ирдэг болчлоо жуулчд маань. Тэгэхэд бол одоо хаач байсан яг тэр олон улсын жишгээ ингээд яахгүй тэр 5 тухай мэдрээд явж ивэл нэг аян замч ажиллаж яахгүй бас сайхан явах боломжтой учраас тэгээд юу нэг ажиллаж одоо хөгжиж байгаа учраас тэрэн дээр бас одоо хамгийн тий толгуур зүйл бол ерөөсөө зочин хүлээж авах асуудал байж идэг. Тэгэхээр тэр асуудлыг бас аймагтаа тодорхой хэмжээнд бас шийдэж байгаа юм төсөл байгаа юм да. Энэ бол тэгэл одоо маш их хөдөлмөр зүтгэл хүний 5 тухыг бас ингээд нэг хүн одоо бас бэлднэ гэдэг бол тий. За тэрийг дагаад нэг хоолны амт. За нэг одоо сая 4 одтой одоо үйлчлэгийн соёл гэж. Тэр 3 энэ 4 одтой зэрэглийг одоо бас энэ талаар ахнууд бас нэг тайлбарлаж өгөх хэрэгтэй. 4 од гэж бас яг юу юм бэ те? Ямар үйлчилгээтэй байж иж, ямар стандартыг хангаж иж энэ 4 одтой одоо авт юм. Яг одоо энэ дээр бол нөгөө нэг за 4 од гэдэг бол юу гэдэг ингээд өрөөний нөгөө зай талбай. За тэр нь яг нөгөө одныхаа стандарттай байна уу? Одоо хит хавчиг жижиг юм биш те. Ингээд яг 2 хүн ороход өрөөнд хэд метр квадрат байх хэвээр. За ор юу тийм байх хэвээр. За давхар бүр цаанаас олон стандартлаад өгсөн бөө. Яг тэрнийхэн дагуу одоо юмнуудаа бэлдээл дээрээс нь нөгөө альчаалайлах төвч байд юм уу те. Ингээд юунууд байж идэг. Тэгэхээр тэр стандартуудыг ингээд хангаад явж байгаа гэсэн. Яг нэгдээд шууд тэр одоо бол авчдгүй. Ингээд нэг тодорхой тийм ингээд сургалтаа аваад жил ингээд үйл ажиллагаагаа жигдлээд тэгээд тэрний дараагаас ингээд комиссарээд тэгээд тэр шалгалтанд ороод тэгэхээр ерөнхийдөө бол анханасаа яг тэр 4 одыг авна гэдэг зорилготойгоор л бүх юм хангаад явж байгаа гэсэн. Тэгээд эрхчлэлийн хавар бид нар бол яг шалгалтанд ороод тэр олоосынхаа юмд ингээд баталгаажуулаад ингээд юу авах юм зорилготой болж байгаа гэсэн. Тэгэхээр бол ерөнхийдөө аймагтаа бол анхны 4 одыг зэрэг хангах. Одоо 4 одтой бодол болох л болчиход байна да. Зөв. Танаас өөр одоо 4 одтой бодол. Тэгээ одоогор бол байхгүй байна. 4 од гэдэг одоо одны юу ч одоо хідэн дөрөв дээр доошгоо дөрөв дээш явах тусам бол гэсэн. Тэгээ ер нь бол тийм ингээд 3 одтойгоос доотлын явж байгаа. Дээдл нь бол яг дэлхийд бол ингээд 7 одтой байгаа. Дэлхийд. Ер нь бол яг жишгээрээ бол 5 одтой. За тэгээд 7 одтой гэж байгаа нөгөө Дубайд байгаа зочдууд л ингээд 7 одтой болоо авчиж байгаа. Доотлол нь одоо хэдэн одоос гэж байна? Ер нь 3 одноос 3 гэж байна тийм. За тэгэхээр нөгөө тэрийгэ дагаад нөгөө юмны үйлчилгээ болон иргэдэд үйлчлэх одоо нэг хэрэглэгч хаан гэдэг шиг одоо нэг хүмүүс бас өөрөө гардаг байлаа шүү дээ бас. Тэгээ иргэд орж ирээд одоо яг тэнд нэг үйлчлэх соёл гэдэг юм бас нэлээд бас аюул гоё. Нэг үе одоо сайхан хүмүүс маань. Тийм нэг үе бол манайхаа ер нь бол өөрсдөө соёлтой үйлчлүүлдэг болоод байгаа тийм. Энэ одоо машины зогсоол, буудлын тэгэл түрүүний ярьсан стандартын дагуу ор бүтээлэг, угаалгын одоо шавн ингээд бүх юм нөгөө хүний бид одоо сөрөг биш ээлжтэй чанартай хоолунд үйлчилгээ гэдэг бүх юм одоо ингээд байгаа. За тэгээ удирдах халуун менежментийн одоо менежер өдрөд нөгөө сургалт одоо тогтмол одоо хүмүүстэй ингээд оруулах юм биш та танагч. Энэ бүгд ингээд байж ш энэ зэрэгэл багт юм. Зөв. Ер нь бол байх гэсэн. За хэдэн жил одоо иргэд хоолны салбараар явж. Өөрөө талаас нь танилцуулах. Тий, би ч ер нь 2010 онд яг хөдөлთა үйлдвэрлэлийн дээд сургуулийн
гараа хэлсэн. Тийм, тоогоочоор сурч төгсөөд. За дараачаар нь бол Royal олон улсын лизер бол маркетинг удирдлагаар төгсөөд. Тэгээд хуваараа өөрөө ресторан ажиллуулж агаад тэгээд 16 оноос намаацын сүлжээ ресторан маркетингаар ажиллаад яг одоо энэ чинь миний хоёр хобби ингэ нэгдэж байгаа байхгүй нэг талаа хоол хийдэг. Хоол хийх дуртай хоолны хоббитэй. За нөгөө талаа маркетинг юм болчихсон. Давал байх. Тэнгүүт ингээ хоолны салбарын маркетинг руу ингээ ороод ирсэн гэсэн. Тэгээд тэр утгаараа ерөнхийдөө бол ажиллах хугацаанд яг төлхөө одоо яг рестораны туршлага үйлчлэгээний маркетинг гэдгээр бол яг маркетинг чинь дотроо борлуулалтын юуныг ингээл зөндөө бол салаа явчих байхгүй. Тэгэл дижитал маркетинг юу гэл тэнгүүт илүү их яг нөгөө рестораны маркетинг гэдэг талаараа илүү нарийнчлаг үнзгэрээд одоо сурч суралцаад өөрөө одоо ажлын дадлага туршлагатай болоод явсан гэх юм уу? Тийм байна. Тэгээд сүүлийн нэг жил чим яг энэ төсөл дээр ажиллаад. Тэгээд нэг эхний 5 сар нь яг нөгөө бэлтгэл ажил те. За энэ чинь нөгөө засвар үйлчилгээ, за энэ худалдаа авалтууд, за тэрний өмнөх одоо бичиг цаас бэлтгэл ажлууд гэх мэтлэн ингээд дээр 5 орчим сар ажиллаад. За тэгээд яг нэгэд бол одоо 5 сар болоод ингээд явчих. Зөв. За тэгээд галын хажуу зоогсож галын бурхад болсон тоогооч нар болж. Өнөөдөр бүх Монголынхаа үе үеийн сайхан мастер тоогооч нар, залуу тоогооч нартаа энэ өдрийн мэндийг бас үргье гэж. Тий, сайхан. Одоо манай нэвтрүүлэлд орсон тоогооч нар бас олон л одоо нэрийн тулд бол одоо тоогоочтой холбооны тоогоочтой холбооны одоо тэргүүн ерөнхийлөгч буян дэлгэр багш байна. Олон улсын шүүх. Тий, олон улсын шүүх. Уяахта чи бас нэг тэрэлжид нэг эртний жоох уламжлалын нэг хоол гэдэг нөгөө баруун Монголын хоол гэдэг ширгэм гэдэг. За. Одоо нөгөө хоньны сүүлийг одоо нөгөө шажмар дахиад шиг нөгөө бүрдэг шиг тий. Тэгээд нэг гуриланд бүрээд хоньны сүүлийг ингээд нэмгийн хичээд тэгээд одоо нэг жоохон хуураад тосонд халаагаад тэр 13 лээ дүүрэл. Тэгээд дээр нь аян тэгээд сүт цай гэдэг байна. Өдөржингөө үйл таахгүй ингээд. Их мэдлээ. Монгол бол яг л энэ орчин нөхцөлдөө хүмүүсийнхаа бизнес логт яг л тохирсон дээ. Одоо цай нэгтэл хэдэн зуун хэдэн мянган төгрөг юм байгаа юм шүү тий. Одоо 5 танс цай гэдэг чинь тэгэл тэрхтээ юм байдаг. Тэгээд дараа нөгөө юм меках одоо би Япон меках чинь нөгөө юун дээр бас тэрэлжид бас таарсан. Бамбан дээр нөгөө сорс хийгээд. Нөгөө нэг сорс илгээр нөгөө ингээд ороогоод шимжээр ороож байгаа. Тэртний дайчт нөгөө бамбан дээр хоол идэг байсан. Өөрөө бол жоохон бас сайхан хөгжилтэй шүү дээ. Тэгэл ер нь нэг өөр нэг Баатар дайныг баг нэг сайхан ярин шүү дээ. Сайхан хөгжил. Гэх мэт ингээд сайхан Монгол хоолыг одоо ингээд дэлхийн зах зээлд одоо ингээд бас нэг одоо оруулж, нэвтрүүлж, таниулж ингэж яваа одоо маш олон тоогооч нар байгаа. Хамгийн хүнд нөхцөлд ажилладаг. Хүнийг одоо бас хоолоор тэр аз жаргалыг өгдөг, эрүүл мэндийг бас ингээ өгдөг тий. Гэх мэтлэн ийм сайхан Монголын бүх тоогооч нартай сайхан өдрийг бас мэндийг хүргэе. Тэгээд дүүдэж гэсэн бас амжилт хүсэж байна. За баярлалаа. Энэ Монголын төлөө сайхан хийсэн олон одоо рестораныг бас хөлдөөр нь босгосон. Энэ үйлчилгээний соёлыг өгнө гэдэг бол тэр хүн орж ирж байгаа үйлчлэгч болон энд ажиллаж байгаа хүмүүст бас нэг сайхан том энэ ч нөгөө том эрдэнэ юм баггүй. Боловсрал. За өнөөдөр бас ингээд 40 хэчнээ ажилласан 42 хүн ажилласны байрыг одоо энэ орон нутгаас бүгд байна уу хотоос ингээд байна уу? Ер нь 3-4 одоо менежер тоогооч хотоос байгаа. Бус нь бол яг орон нутгаас. Тэгэхээр тийм 40 орчим хүн яг орон нутгаас ажиллаж байгаа гэсэн. Зөв. Тоогооч болох сонирхол нь одоо удам байна уу? Бас нэг юм гээд тоогооч одоо удам байдаггүй бол сайн мэдэхгүй. Гэхдээ ер нь манай бол бас хоол гоё хийдэг, хоолн дуртай. За тэгэл ер нь багасаа тэггүй ягаад чинь тэгэл төрөл бүрийн юм нөгөө туршиж үзэх. Тэгэл гоё амт гаргачаар тэрэндээ өөрөө баярлал тэгж явсаргаад ер нь тэрүүгээр өөрийгөө хурцлаа. Тэгэл дахиад нэг шинэ юм туршиж үзмээр гэл. Тэгэл яг ер нь л тоогооч маш гоё юм байна гэж одоо. Тэгэл би ер нь тоогоочороо төгсөөд бас ажиллаж байсан л да би Монголиас нэг хавар төгсчөөд тэгээд намбар нь дахиад дараагийн сургууль санхрын доош өглөө тий тэнд бас ажиллаж байсан.
Тэгээд дараа нь сургуульд ороод дахиад өөр мэрэгчлэр давхар одоо сурсан гэх юм уу тэгээ хос мэрэгчлээ. Одоо таваач нарын баяр чинь 10 сарын 20-нд болдог. Тэгдэг. Маркетруудын баяр чинь бас 10 сарын 20-нд болдог. Тэгээ нөгөө миний хоёр мэрэгчлээ хоёулаа нэг өдөр бол нэг өдөр тэмдэглэдэг. Зөв. Одоо ингээд цаашдынх нь бас бодсон зорилго. Одоо энэ бүтээн байгуулалт өшөө цааш бас төлөвлөсөн гэж байна. Ер нь яг одоо нэгэнтэй л одоо юу гэдэг нь Дорногов аймагт ингээд зочлох үйлчлэгээ, аялал жуулчлал энэ чиглэлийн мөрөг оруулалт төслүүд ингээд ороод явж байна. Энийг ингээд цааш нь улам өргөжүүлээд за одоо юу гэдэг нь караоке ч гэдэг юм уу. За дараагийнх нь юу гэдэг хэлжаалтай айлгах. За магадгүй ивент хоол ч гэдэг юм уу те. Түргэн хоол, хүргэлтийн хоол гэх мэтлээ одоо хоол үйлчлэгээний маш олон төрлүүд байж байгаа. Тэгэхээр тэр төрлүүд болгоноос бас ингээд хийж хэрэгжүүлж одоо юу гэдэг чадхаараа одоо юу гэдэг ингээд тэргүүлээд за нэг ийм зүйл байт юм байна. Ийм юу үйлчлэгээ хийж болох юм байна гэдэг юмнуудыг бас ингээд төвчилээд явах юмсан гэсэн бас нэг юм одоо хүсэл зорилго бол байгаа. За мэдээж манай аймгийнхан бол зөндөө бас үйл ажиллагаанууд явуулж байгаа. Тэгээд ажиллах тэднээс тагаа өрсөлдөөн гэдэг чинь ер нь сайн зүйл шүү дээ. Одоо ингээд энэ салбарыг чинь нэг илүү хөгжүүлж илүү одоо амт чанартай илүү үйлчлэгээ юу сайтал болох. Тэгэхээр тэр эддэг ингээд бас өрсөлдөөд ингээл явна гэсэн юм бодол байгаа. Нэг үйлчлэгийг ер нь бол одоо тэгэл энэ цогц үйлчлэгийг бий болгоод бодох. За тэгээд нэг менюгээр удаан байхгүй өшөө шахан тий үлдэл сонгорч үйл болоход одоо ханаад нээдний эсрэг ямар Монгол хоол шүл бас удирдлагаа хавар одоо яхад одоо зөв ядаргаа тайлах ямар юм байх уу ч гэдэг юм тий. Намар одоо шинэ ургацын ногоонууд гарч байгаа юм чинь ямар баялаг ямар гоё хоолойд үйж болох уу ч гэдэг юм уу. Гэт ингээд юмнуудаа уу шинжилээд. Наадах ч одоо яг тийм шүү дээ. Манай нүүдэлчин монголчуудын маань эдийн ундааны хоолны соёл гэдэг яг уйлрлаар яг. Яг юм тий. Энийг яг ардын яг нэг хөдөөгийн одоо нүүдэлчтэй маань одоо малчид маань тий. Тэрийн одоо мэдгүйгээс одоо олон зуун жилийн тий. Тэгтээ ингээд яг өвөл үед хөө яг уйлрлаад байгаа зөв хоол хүнсээ хэрэгж явснаар ийм болоод ийм болохоос бид нь одоо тийм эрүүл мэнд маш тустай байна. Яг тэрнтэй адилхан нөгөө та хэд маш нэг уламжлах юм байгаас аваад байна тий. Уйлрлаар нь одоо яг өстой хаварны юу байх вэ бас менюг нэг одоо бүр солидгүй маяг нэмэлт меню орж идэг бол тий бас ингээд нэг өвлөн 100 одоо жишээлбэл 100 бол адууны махтай юм хоол байхгүй байж байгаа. Өвлөл нь бол адууны махтай арстаа шүлж байдаг юм уу тий хэмжлэнгээр илчлэг өндөртэй хоолнууд гаргаад явах юм бол үйлчлүүлж байгаа хүмүүс одоо нөгөө хоол хотоодоор нь одоо имчлэх хэл хүмүүс нөгөө цатахын төлөө яг биш бас эрүүл мэндээр бас бодоод байна шүү дээ. Гоё үйлчлэгээ авахаас гадна яг өөрт хэрэгтэй тэр зүйлүүдийг нь өгөх. Жижиг л одоо хүнд ерөнхий хэрэгтэй зүйлийг өгөөд тэгээд нөгөө хүмүүс маань хэрэгтэй зүйлээ аваад одоо бас аль аль талдаа ялж штэ одоо нөгөө тэгжээж бизнес чинь ингээд тогтвортой ордуудаа явах одоо үндсэн суурь юм тий. Эсхий дүүрхтэн үзүүлж байна. Нэг хэсэг чинь нэг яргуун ургаад ямааны яргуундаа хөрөг өгчл маркетинг явуучих гэдэг явцсан байна шүү дээ. Яргуу ийцэн ямааны махтаар яргуун уух ямааны идэг байх би байдаг байсан шүү дээ. Ер нь тэр цавцсан байх хугацаа хэрэгтэй тийм 6 сарын ихээр 10-аар юм 10-аас 20-ийн хооронд л ингээд яргуун цадаад нэг өөх нэг цоохорлоод ирдэг юм байна л да. Их өөх ч нэг боод язарчсан. Тэгээд нэг 101-д идэх хоол байд юм байна. За ингээд ямааны боодын талаар нөгөө хөгшин хүн ингээд ярьлаа бөө за анхаа ухаан яриад дом яриад бүр ингээд нөгөө дал малын одоо ярих юм бол одоо энэ далаарт ингээд мэрэг төлгөө үзчин далыг дээшээ тавина. За шагаагаар нь тоглолчин. За энийг нөгөө нэг малын юм хаях юм байхгүй. Нөгөө нэг махын идж байгаа бол цаана үлдэж байгаа бүтээгдэхүүн тоглоом болоод наадгаач болоод дом үүч болоод ясна. Хайдуу. За шүлөөр нь ингээд одоо тан шүл хийгээд гүзээгээр нь шүлийн одоо ингээд чанаад дөнгө төрсөн эмэгтэй яраа хүнд өхөр хөхөнцөө ордог юм аа. Энэ нэг нэвтрүүлгийг хэрэгжүүлээд энэ хүмүүсийг олон хүнд таниулаад яриг те. Камера аваад очиж. Тэгээ тийм утгаараа л одоо ингээд Монголын хоол түүх агуу юм байна. Та одоо энэ
одоо юу гэдгийг судалж нээж илрүүлсэн за хүмүүсийн ярьсан үг төв нэгөр ингээд ном гаргах бодол байгаа юм. Гарна. Одоо ингээд яг хуу бүх материалууд ингээд аваа явчихна. Эцэст 21 аймаг 300 бүх сундуудаар дөрвөн улирлаар явах байхгүй. Одоохоно одоо улирлаар хоол нь өөр байх хэрэгтэй. Тэгэхээр би нөгөө Монголыг бүтэн тойрцсон байх хэрэгтэй. Тэгээд миний тооцоолоор 26 онд ахын дуусаад ирэнгүүт ном болгоод за энэ танаа аймгийн шууд танаа сумын чинь ийм соёл төв хоолны ийм байна. За Баян-Онгор аймгийн 3 буулыг хавчаахаа хоолны танах чинь энэ шүү гэж жишээ нь ингээд ном болгоод бүгдийг ингээд өгөх зорилготой авцсан ингээд зориод одоо явж л байна. Тэгээд тэр номонд ч гэсэн танаа бас юу ч бас зочид буудлын бас энэ орчин цаг үеийнхаа Монгол хоолойнууд бас ингээд сайхан орох бах. Яах вэ? За чи одоо тэгэл одоо манай Монгол одоо салаад шүү дээ тий. Монголын хөрсөн дээр урж байгаа салаад үстэй. Тий. Тий. Одоо нэг үе бол уртаас авдаг байлгүй шүү дээ. Энтгийнхаа нөгөө ногоочтой бас юм холбоо юугээ байдаг. Тэгээ ногоочтойгоо гэрээгээд тэгээ авар ерөнхийдөө ингээд манайх ийм хүнсний ногоо ингээд хэрэглэнэ. Ийм ногоо тариад өгөөч. Ер нь бол нэг ихэнх нь бол өөрөөсөө угаасаа л таригддаг байсан ногоонууд. Нэмэлтээр за ийм юу манад хэрэг болох юм шиг надад ингээд бас тариад өгвөл бид нар ингээд авнаа гэдэг. Тэднийтэй гэрээтэй. Гэрээтэйгээ. Тэднийтэйс хөрөнгө оруулалт хийгээд ногоочтой дэмжиж шүү дээ. Тий, тэгээд яг тэнцээ одоо хөлөмжөндөө тариалаад тэгэл манайх тэндээс аваа шинээрээ ингээд өдөр болгоо шинэ ногоогоор шинэхэн ногооны салаатаа хийгээд ингээд явдаг. Дорногов аймгийн одоо хөрсөн дургасан ногоо хамт шүү дээ. Газар өөр шүү дээ тий. Одоо Монгол ч нэг хөлөмжийн аж ахуй эрхлэлтэй зөндөө бас хүмүүс аж ахуйн нэгжүүд байгаа. Сайхан амттай байна. Газрын хөрсөөс бас болдог тийм үү? Ер нь ногоо жимс ч юм бол яг л хөрсөөл. Хүний бас технологиор арчилгаанаас болсон тийм. Тий. Одоо мал ч гэсэн бас нөгөө ургамлаа дагаж амт нь өөр байгаа шүү дээ. Яг. Одоо ханга мал, одоо говийн мал тий. Тэгээд тэрнээсээ шалтгаалаад тэр малаас гарч байгаа нөгөө цагаан эднийх нь амт чанарнаас өөрчлөлт авч айр гээл тэгэхэд одоо болгон яагаад сайхан хэрэгтэй гэдэг. Тэр ингээд судалгаагаар бас юм байна. Тэр нь яг ингээд нөгөө өвс уснасаа л болж байгаа юм байна. Тэгээд юу идэж юу уусан тэгээ тийм л зүйл гарч байгаа байхгүй. Тэгэхээр хоолныхаа одоо ямар хичнээн төрлийн хоолууд ахын дуугаад байсан танилцуулт. За тийм манайх ер нь яг Монгол, Европ тэгээд Аз гэсэн юм 3 төрлийн хоол байгаа. Тэгээ Монгол хоолндоо бол монголчууд ямар ч ресторан байсан орол сайхан бууз хоошоо цөөвөн идэх дуртай шүү дээ. Тийм учраас зайлшгүй байх хэвээр сайхан монгол хоолнууд байгаа. Монгол одоо хончиртай ашиглаж гэдэг юм уу, баньжтай цайж гэдэг юм уу. Тэрийг бол бас сайхан монгол хоолнууд байж байгаа. За Европ хоолнууд мэдээж одоо бас стейк, за төрөл бүрийн салаад, яргаа загас, далаа гаралтай өгдөг, паста, пицца гэдэг байж байгаа тий. За Аз маягийн хятад моргийн одоо хуургнууд байж байгаа. Эсхий дүүрхтэн үзүүлж байна. За манай зочд буудал маань үйл ажиллагаагаа эхлээд 5 сар болж байгаа цоо шинэхэн буудлын төсөл байгаа. Манай зочд буудал нийтдээ 52 өрөөндөө 110 орчим хүн хүлээж авах хүчин чадалтай. За ерөнхийлөгч өөрөө люкс өрөө, хагас люкс, энгийн гэсэн өрөөний сонголтуудтай ийм зочд буудал байгаа. Мөн дээрэс нь ресторан байгаа. Ресторан маань нийтдээ 90 хүний судалтай. За орчин үеийн интерьер тоног төхөөрөмжтэй Монгол, Европ, Аз хоолтой. За ийм ресторан байгаа. За дээрэс нь манай буудал дээр маань кофе шоп, үсчин, за гоо сайхан, маникюр,
фото зургийн студ, за брэнд хувцасны дэлгүүр гэх мэтлэн манай зочд буудалд ресторанд үйлчлүүлж байгаа хүмүүсийн үйлчлэгээнүүд бүрэн нийцгүүц нэмэлт үйлчлэгээнүүд бас давхар байдгаараа одоо цогцлбор байдлаар байдгаараа илүү талтай байдгаа. Манай зочд буудалд маань одоогоор 42 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа. Тэгэхээр орон нутгтаа бас төдий хэмжээний ажлын байрыг шинээр үүсгэн бий болгосон байгаа гэж ойлгож байна. Дээрээс нь орон нутгийн 70 гаруй аж ахуйн нэгжтэй хамтран ажилладаг. За энэ нь бас орон нутгийн бизнес эрхлэгчтэй бас дэмжиж хамтран ажиллаж байгаа ийм хэрэг болов уу гэж ойлгож байгаа. За манай сайн шандыг зориу ирж байгаа зочид төлөөлөгчтэй бид хүн бол баяртайгаар ухтаа авдаг. Дээрээс нь хамрын хийдэг зориу ирж байгаа зочид төлөөлөгчдөд бас сайн шандыг зориод ирэхэд бас ийм өнгө төрх шинэ нүүр царай болох үз ийм зочид буудлын төсөлд одоо эхлүүлээд явж байгаадаа бол түл их баяртай байна. За эрхчлээс бид бүхэн одоо жуулчны байгууллагатай хамтран ажилласнаар наашаа зориу ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх, за тэдгээрт одоо бид нар зочлох үйлчилгээгээр үзүүлэх ийм одоо илүү түлхүү чиглэлтэй ажилланаа. За миний хувьд бол яг зочлох үйлчилгээний салбартаа бол сүүлийн 14 жил ажиллаж байгаа. За ер нь бол тоогооч мэрэгжилтэй хүн. За дээрэс нь нэмэх нь маркетингийн мэрэгжилтэй. Тэгээд энэ чиглэлээр яг зочлох үйлчилгээний салбартаа сүүлийн 14 жил ажилласан. За тэр тутамдаа бүр наривчлаад яг рестораны маркетинг гэдэг чиглэлээр бол яг 10 жил бол ажилласан байгаа. За энэ зүуднээсээ би бол Оросын албаны улс, Хятад улсаар бол олон сургалт судалгаа юмд явж исэн. За нийтдээ одоогийн байдлаар би 14 ресторан, 2 зочд буудал одоо нийлдэхэд одоо гар бие оролцсон байгаа. За энэ ч туршлагаараа сая сүүлийн 9 сар Зорногов зочд буудлын одоо энэ төсөл рүү орж ажиллаад, за төслийг ингээд цаасан дээр байхаас за бүтээн байгуул, засвар үйлчилгээ, тоног төхөөрөмж, хүний нөөц, маркетинг гэдэг бүхэл салбарт нь бол өөрийн одоо гар бие оролцуулж ингэж болсон. Ер нь бол миний энэ төсөлд ингээд орж байгаа гол одоо зорилго ажиллаж байгаа хөсөлмөн бол за орон нутагт тэр тусмаа одоо сайн шанд хотод одоо үйлчлэгээний салбарыг хөгжүүлэх, зочлох үйлчлэгээ, аялал жуулчлалыг хөгжүүлэх, тэдгээрт нь одоо шинэ одоо стандарт, шинэ менежмент, шинэ уур амьсгал, шинэ өнгө төрхийг оруулах юмсан. Яагаад одоо Улаанбаатар хотод байдаг. За магадгүй бусад орнуудад байдаг тэр үйлчлэгийг сайн шанд хотод одоо үзүүлж болохгүй гэдэг ийм бодол бол байгаад байдаг. Тэгэхээр тэр одоо үйлчлэгийг, тэр бүтээгдэхүүнийг, тэр зүйлийг одоо ингээд менежментийг гаргаж ирэхэд бол өөрийн одоо сурсан мэдсэн туршлага одоо бүхэл зүйлээ ашиглан дайчлан одоо хамт олонтойгоо хамт бид нар ингээд зүтгээд явж байна. За тэгэхээр ер нь бол явандаа бол за Дорногов зочд буудал маань ингээд нэгдчихлээ. Тэгээд явандаа бол бидний харж байгаа цаашдын өнцөг чиглэл бол илүү их одоо дотоодын зочид төлөөлөгчөөс гадна одоо олон улсын зочдыг хүлээж авах. Ялангуяа хилийн бүс бомбттой ийм аймгийн хувьд ягаад одоо өмнө төршийн зочдыг илүү их оруулж ирдэг. Тэргээрээ одоо магадгүй зөвхөн манай буудал одоо ийм коннекшн хийгээд тэр одоо Хятад улсын өвөр монголчуудыг нааша татах дээр орон нутг руу сайн шанд руугаа татах дээр төвчл ажиллая гэсэн ийм бас бодол байгаа. Тэхийн тулд одоо зөвхөн дангаас манай буудал гэхгүйгээр одоо бүхэл үйлчлэгээ маань ингээд нэгдэж хосолж ажиллах хэрэгтэй гэж би бол хардаг. Бусад үйлчлэгээний газрууд, унаа, тээвэр гэх мэтлэн бүхэл зүйлүүд маань ингээд нэгдээд манай замын үүдээр орж ирлээ. Ингээд аялаад гарах бүхэл болцоо тэрэн дээр тулгарх бүхэл асуудлуудыг ингээд хамтдаа шийдээд ингээд явах юм бол ялангуяа манай аймагт бол илүү их одоо боломж болцоо бол ажил жуулчлал тал дээр бол өндөр байгаа гэж харж байгаа. Тэр ч утгаараа манай буудал бол эрхчлээс илүү их юм гадны зочид руу, гадны ажил жуулчлал руу одоо үйл ажиллагаагаа чиглүүлнэ гэсэн ийм бодолтойгоор бид нар ажиллаж байгаа. За ингийн тулд бид бүхэн бас дотооддоо сайн ярилцаж дараагийн хамтарсан юмнуудаа хийх ёстой байх. Тэн дээр бас миний зүгээс хийж хэрэгжүүлэх ажлууд байгаа, төлөвлөсөн ажлууд байгаа. Тэрийгээ бол ингээд цаашдаа хийгээд өвлөхөд бид нар ирэх зуныхаа бэлтгэл ажлуудыг бүрэн хангаж дуусгах ёстой гэж ингэж харж байгаа.